Монгол Улсын засгийн газрын зүгээс энэ хууль гэрэлтийн байгууллага болон хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан этгээдүүдээс дүгнсэн энэ 1.2 их найдын хохирлоос гадна алдагдсан боломжийг бол үнэлж байгаа. Энэ алдагдсан боломж нь бол нэгдүгээр төмрийн хөдрийн баяжмлыг зарж борлуулахдаа олон улсын зах зээлийн үннээс хэд доогуур үнээр зарж борлуулсан байна гэж. За дахны төмөрлөгийн үйлдвэрийг одоо 1.2 их найдын хохиролд оруулсан гэдэг нэг утгагүй юм яриад байдаг. Тэр бол дахны төмөрлөгийн үйлдвэрт бид нэр хөрөнгө оруулалт хийж эхлэхээс өмнө тэр ерөөсөө 40 тэрбумын компани байсан. Борлуулалт нь 30 тэрбум байсан. Тэгэхээр тэрнээс илүү хохирол үзүүлнэ гэдэг бол утгагүй асуудал. За тэгээ сая сүүл амар өссөн дараа очингуудаа бид нарыг одоо төмрийн өдрийг одоо юу гэдэг 2-оос 3 дахин хямдхан үнээр зарсан юм. Тэгээ юунаас хямдхан гэсэн чинь жишг үн гэдэг нэг болоо юм байна. Жишг үн гэдэг нэг юм жишг үн гэдэг нь одоо юу гэдэг Австрал, Бразилийн одоо маш өндөр чанарын сайн бүтээгдэхүүнүүдийг хятадын зах зээл дээр нийлүүлдэг үн. Гэтэл Монголын төмрийн хөдөр шал өөр. Маш муу бүтээгдэхүүн баггүй. Одоо тэр Австрал, Бразилийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад тэгтэл тэр үнийг бол хизээч тэр жишг үнээр зарах боломж байдаггүй байхгүй. Одоо Монголд бол төмрийн өдөр экспортлдог зөндөө олон компаниуд байгаа шүү дээ. Тэр компаниудын үнэлүүдтэй харьцуулах хэрэгтэй. Бүгдээрээ адилхан муу бүтээгдэхүүн. За одоо Монросын бүтээгдэхүүн байна. Тэр бүтээгдэхүүнийг хэдээр зарж байгаатай л харьцуулж үзэл хэлэх хэрэгтэй. За дээрэс нь бас нэг юм хэлж болно. Яг өнөөдөр тэр жишг үнэ одоо чинь $110. Нөхдөд $110 зарж чадчих байгаа. Өнөөдрийн тэднийхээ хийсэн гэрээ ажилтны үнийг л харж байгаа. $50 дөнгөж л хурж ийн үгүй л байгаа шүү дээ. Тийм үү? Тэг штэ өөртөө тэгж зарж иш хүнийг тэгж ярьдаг чи одоо хайшин. Тэгвэл одоо тэр дуурж ариун бол тэд нар тэгвэл бас 2-3 дахин буулгаад зараад дахиад нэг одоо нөгөө $1 өрөх гэж явж байгаа юм байлгүй тий. Өөрсдөө шалгаач. Түүнээсээ гэх юм дээр юу ч хэлдэг вэ гэхээр бид нар бол хямдхан зарсан юм байхгүй. Хямдхан зарааг нотлох юм юу вэ гэхээр Монгол Рос Цэвтмэтийн гаргаж зарж ирсэн, тухайн үед зарж ирсэн баяжмлынхын үнээр манай үнэтэй харьцуулж байгаа. Яг ижилхэн байгаа гэдэг байхгүй. Тэгвэл Монгол Росын давхар шалгах хэрэгтэй. Давхар шалгах хэрэгтэй. Хэрвээ тэнтэй барьцаж байгаа давхар шалгах хэрэгтэй. Бүгднийг шалгах хэрэгтэй.